За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За яаж гэдэг подкаст анхныхаа одоо дугаарыг та бүхэнд хүргэх гэж байгаамаа. За яагаад яаж болоод явчихваа гэж. Тэгэхээр одоо энэ маш олон хүмүүс миний уулзаж очирсан хөдөө гадаа хот гээд олон хүмүүс энэ шинжлэлийн засгийн газар ажиллаж байхдаа энэ асуудлыг яаж шийдээд байсан юм бэ? За тэгтээ нэг олон асуудал яриаггүй л дээ. Өдөөнийхэн бол юу ярьдаг гэхлээр энэ автозамыг та яаж хурдан тавьсан юм бэ? Энэний одоо арга нь юу юм бэ? Тэгэхээр нэрээ би бодоод байсан чи бид нар бол 2 жилд 3000 км зам тавьсан гэж хайчдаг. Энийг яаж хийхээр зөв болоод ийсэн. Юмыг нь яаж хийвэл зөв болдгийг, яаж хийвэл буруу болдгийг гэдэг ийм нэг ярих зүйтэй байна гэж их олон хүн санал тавьсны дагуу одоо энэ подкастыг эхлүүлж байгаа. Тэгээд дандаа ус төр юм ярихгүй л байх л да. Ааруул яаж хийдэг гэдэг юм одоо тэгээ бас ярих л байх. Бас тиймэрхүү санаа ярьсан хүмүүс ч бай. За тэгээд ингээд яаж гэдэг энэ подкастыг хэлж байгаа. Яаж гэдэг подкастын хамгийн эхнийхэн одоо зочноор би ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ганс Хөгийг одоо урьж оролцуулж байгаа. За яагаад одоо Ганс Хөгийг урьж оролцуулж байгаа вэ гэхээр энэ засгийн газрын ажил гэдэг чинь нэг алтан хуйгийн юм уу? Одоо нэг Ганс Хөгийн юм уу? Эсвэл нэг сайдын ажил биш. Энэ бол зөвхөн бас засгийн газрын ажил биш. Энд чинь бол аймаг орон нутгийн удирдлага, засгийн газрын гишүүд, одоо сум баг хүртэл ингээд дээр нь нэмээд одоо энэ олон одоо аж ахуй нэгжүүдийн удирдлага бүгд бид нар нэг баг болж ажилласан. Тэгэхдээ тэр их олон хүнийг оруулах боломжгүй юм чинь ахлах гэдэг цолтой одоо энэ Ганс Хөгийг урьж оролцуулж байгаа. За яагаад Ганс Хөг гэхлээр ер нь манай шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагааг эхлүүлэхэд хамгийн анхны тушаал гаргаж ерөнхий сайд бол Ганс Хөг гэдэг хүнийг ахлах зөвлөхөөр одоо авч ажилуулахын тушаал гаргаж ирсэн. Тушаал гэж захимж гэдэг юм дөө. За манай Ганс Хөг ямар вэ гэхлээр би нэг 4 зүйл одоо Ганс Хөг дээр хэлье гэж бодож байгаа. За яагаад одоо энэ хүнийг би ахлах зөвлөхөөр авч ажилуулах болсон юм бэ? За олон талын туршлагатай. Цэрэн дотроос нэгдүгээр битүүрт нэг дөхөө юм байдаг. Би бол физикийн багш, Ганс Хөг бол барилгын инженер багш гэсэн. Тэгэхээр одоо техник хараадгүй юм байгаа. Шинжлэх ухааны техникийн их сургуульд одоо багшилж байсан. Барилгын инженерийн мэргэжилтэй хүн. За энэ багш хүн, инженер хүн, техник хараат хүн. За энэ бол одоо энэ засгийн газрын үйл ажиллагааг явуулахад их чухал. Хоёр дахь нь бол за манай Ганс Хөг бас ингээд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Би өөрөө бас ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Ардчилсан намын юм уу ямар нэгэн намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол галт тогооны хүн байдаг. Одоо бүх ажлыг зохион байгуулдаг. Маш одоо зохион байгуулалт ажлыг маш сайн хийдэг гэсэн. Тийм учраас зохион байгуулах тэр одоо арга барил нь бол биднэрт хэрэгтэй байсан. За гурав дахь нь бол ардчилсан намын улсын хурал дах ардчилсан намын бүлгийн дараагаар ажиллаж байсан. За бүлгийн дарга гэдэг бол улсын хурал дах бүлгийн дарга гэдэг бол Монгол улсын одоо төрийн эрх барих дээд байгууллагаар гарч байгаа бодлого шийдвэрүүдэд бол маш одоо идэвхтэй хүчтэй оролцдог ийм хүн байдаг. Тийм учраас энэ бол биднэрт хэрэг болно гэж үзсэн. Дөрөв дэх нь бол бас гүйцэх засаглал буюу одоо засгийн газарт байгууллагын сайдаар ажиллаж ирсэн ийм туршлагатай. Арай урт хэлчихгүй яаваа зүгээр энэ олон талын одоо ажлынхын арга барил мэддэг чаддаг зүйл нь биднэрт хэрэгтэй байсан учраас ахлах зөвлөхөр ажилласан. Одоо баг эхлээд тэгэл авсан байна. За одоо надаас илүү манай Ганс Хөг ярина л дээ. За одоо яаж 3000 км замыг 2 жилийн хугацаанд тавьсан бэ? Хамгийн анхны асуудал энэ шүү дээ. Энэ баг энэс эхлээл явсан дээр байх. Хүмүүс тэрнийг эхэлж асуусан учраас. За баярлалаа. Нэгдүгürt одоо подкастт урьж оролцуулсанд. За тэгээд үгүй яг туулсан амьдрал юм байна. Их л урт тайлбар тавьчихсыг боллоо. Минийдээ баярлалаа. Надад ингээд үнэхээр сайхан бас нэр хийсэн ажлаа сонссон ч бас гоё сонсогдож байна. Тийм амьдрал туулсан юм байна гэдгээ бодоход. За тэгээд ажилтаа орё. Таны энэ яаж гэдэг бол үнэхээр одоо өнөөдөр бидний тулгымцсан асуудал болдог. Бид нар бие биендээ юмаа яаж хийснэ, яаж хийх ёстойгоо тайлбарлах бол айгүй чухал юм байна. За тэгээд 3000 км-ийг 2 жил барина гэдэг бол үнэхээр зөв шийдэл бас. Энэ бол бид нар бодж олоогүй шүү дээ. Нөгөө зам тээврийнхнийг бүгдийг цуглуулад
Тэгээд нөгөө 13 онд бүтээн байгуулалт эхлэхийн өмнө бидний чинь ерөөсөө нэг гол юм бол засгийн газар байгуулагдангуут л эхний юм нөгөө нэг Монгол хүн 2020 хөтөлбөрөөр засгийн газрын хөтөлбөр болгох, дээр нөгөө хамтарсан шударгаас эвслийнхээ хөтөлбөртэй хамтраад нэг болгох энэ юмд ороод явангууд бид нар чинь нөгөө 4 жил хийх ажлаа жилд нь хуваагаад, жилийнхээ ажлыг сард нь хуваагаад, сарынхаа ажлыг 7 хоногт нь хуваагаад, тэгээ бид нар бүгд тэр сайдууд нь, бид зөвлөхүүд нь өөрөө танд тэгээ намынханд энэ төр өгөөл ингээд яг тэр нэг хөтөлбөрөөр явбал яг тэрийг хатуу хэрэгжүүлдэг л байсан шүү дээ. Манай засгийн газар бол ерөөсөө гурван зорилго тавьсан шүү дээ. Бас л энэ алт уягийн бүтээл биш, бид нар ярьж ирсэн тийм ээ. Эхнийх нь бол ерөөсөө ажилтны орлоготой болгоё иргэдээ. За энэ бол одоо маш чухал. Би одоо өнөөдөр хүртэл бас хурал дээр яриад заримдаа шүүмжилдэг. Гэхдээ энэ хүмүүсийн аж ахуй нэгжийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байх үстэй. Өөр одоо зорилго юу гэдэг засгийн газар. Тэгэхээр энэ манай засгийн газрын хамгийн нэгдүгээр зорилт бол иргэдэд ажилтаа орлоготой болгох. За хоёр дахь зорилт нь бол энийг бас одоо бид нар бүгдээрээ л анхаарч явах хэрэгтэй. Үеийн засгийн газар тэр нь бол хэл ахвал авилгыг устгая. Энэ байсан цагт ерөөсөө юм хөгжихгүй. За энийг их олон жилийн туршлага харуулж байгаа шиг. Хүн сурталыг арилгая. Шудраг өсөйг тогтооё. Хариуцлагыг чангатгая. Одоо жишээ нь хариуцлагыг чангатгах гэхэлэр чаваас хөрийн төсвийнхээ байгууллагын нөхдүүдийг л олигтой хэмжээ. Дээр нь бас аж ахуй нэгж байгаа. Чи наад замаа яг чанартай, яг хугацаанд ингээд нэг тал талдаа хариуцлагаа тогтолцоо бий болно гэдэг ингээд үзсэн л дээ тийм ээ. Гурав дахь зүйл бол ерөөс юм бидний нэг орхигдсан юм байна. Улс хөгжин гэдэг бол дэд үтсэл босох хэвээр. Бүтээн байгуулалтыг хийе. Тэгэл нөгөө орон сууц 8% зээл авто зам тийм ээ. Тэгээ цахилгаан улааны цахилгаан ингээд. За тэгэхээр энэ гурвыг хэлчих гэсэн. Тэгэхээр хүмүүс бас асуугаад байлаа. Та нар энэ гурван чи энэ засгийн газрын хөтөлбөр чинь яаж гарч ирсэн? Тийм ээ. Одоо өөрөө мэдчихэж тэр нэг одоо Монгол хүн 2020 гэдэг манай одоо бүтэн жил улс орон даяар явсан сонгуулийн мөрийн хөтөлбөр хийсэн. Тэгээ хамгийн гол нь одоо манай тэр үеийн бодлого юу гэхээр нэг 4 жилийн хугацаанд ер нь энэ бүтээн байгуулалт юм уу эсвэл одоо улс орны амьдралыг өөрчилж амжиж чадахгүй юм байна. Тэгээ нөгөөх нь тийм худлаа хоосон амлалт болоод үлдчихдэг юм байна. Тийм учраас 8 жилээр төлөвлөөд 8 жилээрээ явбал тэр нөгөө анхны хийсэн юм а 8 жилдээ бүрэн дуусгах юм бол тэгэхгүй 4 жилээр болохоор 2 дутагдал байгаа. Нэг нь бол юу гэхээр юм нь яг хугацаанд багтахгүй учраас хөллөөр биелүүлэх гэж байгаа юм шиг зүтгээд дутуу үйдэг ч юм уу эсвэл худлаа амлсан болж очих гээд. Эсвэл одоо тэгээ урт 8 жил яриад байгаа 8 жил байтугай 4 жилч болоогүй шүү. 2 жил болсон. Зүгээр ер нь гэхдээ 8 жилийн хөтлөр байсан шүү гэж хэлсэн. Ер нь бол тэнд ч юм бол анх ардчсан намынхан бид нар улс орон даяар нөгөө Монгол хүн 2020 12 онд жишээлх 11 онд ч бид нар 2020 оны тухай ярьж байгаа шүү. Бүтэн 8 жилийн хугацаанд Монгол хүмүүс маань амьдралгаа ахуй нь ямар болох юм? Эрүүл ажил орлого нь юу болох юм? Эрүүл мэнд нь юу болох юм? Нөгөө эрдэм боловсрол нь юу болох юм? Эрх чөлөө нь юу болох юм? Аюулгүй байдал нь юу болох юм гэсэн ийм 5 чиглэл гаргаад явсан шүү дээ. Тэгээ яг уг нь гоё ярьсан тэр үед ардчсан намынхан зурам зоригтой байсан. 8 жилд бол бид нар Монголыг ингэж өөрчлөв. Монгол хүний амьдрал ингэж өөрчлөгдөн. Монгол хүн Монголд сайхан амьдрдаг тэр цагийг бид нар авчирна гэж ингэж явсан. Тэр 12 оны манай сонгуулийн өрөө чинь тэр штэ. Хүн шиг амьдарч улс шиг хөгжин. За одоо тэр яг тэр дээр үеийн өнгөрсөн юмыг одоо 10 хэдэн жилийн өмнөх юм ингээд. Гэтэ нэг сануул чи ийм одоо хүсэл тэмүүлэл мөрөөдөл байсан тэрнийг хэрэгжүүлэе гэсэн бас одоо яаж хэрэгжүүлэх үү гэдэг арга зам тэр бүхнийг одоо хүмүүсээс нь тэрний гардаж хийдэг хүмүүсээс нь мэрэгжлийн хүмүүсээс нь сонсоод бид нар хий гэсэн ийм л юмар явсан шүү дээ. Ер нь анханасаа ахуулаад шинжлэх засгийн газараа байгуулангууд мэдээж нөгөө 2 нам хамтарсан учраас манай бүх хөтөлбөр энэ лөө орч чадахгүй шүү. Тийм учраас одоо нөгөө 5 зүйлээ 3 болгоод багцлаад ингээ орсон. Нэгдүгээр. Хоёрдугаарт анханасаа ерөөсөө хөтөлбөр бол маш тодорхой одоо бүтэн жил яваад боловсруулагдаад ирсэн хөтөлбөр байсан учраас бид нар тэндээс түүгээд юмаа оруулаад тэгээд
бүр 4 жилээрээ төлөвлөө дотроос нь 1 жилийн салгаад жилээ сар болгоод цараа 7 хоног болгоод бид нар чи ингээд бүтэн жилээр нь хан дээр өөрөс чи хан дээр ингээд ерөнхий сайдын өрөөний хан дээр ингээд өвөлцсөн намар юу гэдгээр нь ингээд бүгдийг ингээд тавьчихдаг байлаа шүү дээ. Тэгээд ийм нарийн төлөвлөгөөтэй явж байлаа. Дээр нь өөрөө чи хэлж байгаа одоо бид нар чинь нөгөө нэг ингээд дарга нараас ингээд юм асуудаг биш. Асуудлын голыг ерөөсөө шууд мэрэгжилтнүүд яамны мэрэгж яг хариуцсан тодорхой мэрэгжилтнүүдийг авчирч яагаад тэр дарга нартай сайд дарга нартай. Дээр нь яг энэ чиглэлийн бизнесмэнүүдийн салбарынхныг авчирч яагаад тэр асуудлыг нэг хэлцэх биш олон дахин хэлцэж яагаад зөвхөн та бол ерөөсөө энэ асуудлыг нэг удаа хэлдэг шүү дээ. Нэг удаа ерөнхий юм яриад даалгаврагч явуулаад дахиж цуглаж яриад бацчаад тэгэнгүүтээ хамгийн сүүлд шийдвэр гаргахтаа бол тэндээс хасахын хасаад явчихдаг. За одоо яаж? За жишээлх юм бол манай засгийн газар дээр нэг тулгарсан асуудал чинь тэр шүү дээ. Хамгийн одоо энэ иргэдийн ажилд орлоготой болгоё. Иргэдийн авах хэмжээ дээшлүүлэх гэхэд нэг нөхөр босоод хэлсэн шүү дээ. Хөөе. Жилийн 17% хүүтэй зээлээр яаж одоо энэ хүмүүс чинь амьдрах юм бэ? Яаж 17% хүүтэй зээлээр одоо орон сууц аваад авч байгаа цалин хөлсөө ипотекийн зээлэнд өгөл дуусчих шүү дээ. Танд энийг өөрчлөөч. Яаж? За ингээ яаж гэдгийг одоо хүмүүс хялбарх юм болж магадгүй. Яаж 17% ипотекийн зээлийг 8 ипотек биш. Банкны зээдэнд. Ипотек чинь бид нар 8% гэж гаргаж ирсэн. Ипотек гэдэг үг чинь. Тийм яг хөө ер нь яг хөө тэгтээ тэр үед ипотекийн зээл 17 гэж хэлж явж байсан. Тэгээд тэрнийгээ хэдүүлээ улс төрийн ямар гол зорилго тавьсан гэхэлэр за иргэдийнхээ хэмжээ нэмэр болохын тулд энэнийг эхлээд нэг оронтой тоонд оруулъя гэдэг чинь 10-аас доош л оруулъя. Яаж 17-аар амьдрах вэ? 600-700 мянган төгрөгийн цалинтай хүн чинь 2 өрөө байрыг тэр үед 17% хүүтэй зээлээр авахаар цалингийнх нь тал нь ухаанд тэнд явчихна. Тэгээд үлдснээр амьдрах боломжгүй. Ингэхээр яах юм манай залуучууд гадагшаа явна, солонгос явна, монголчууд Монголдо байх боломжгүй болно. Тэгэхээр бидний гол хүсэл мөрөөдөл чинь бол монгол хүн Монголдо сайн амьдрах хэрэгтэй. За тэгэхээр 17-д доош оруулсан. Одоо энэ би бас хүний нэр хэлэх хэвээр Монгол анхны нэг ерөнхийлөгч зорж аргалыгаа дуудаад за одоо энэ дээр нэг хамтарч ажиллая. Энэ дээр бол монголчуудын төлөө танад одоо нэг санхүүгийн одоо механизмуудыг мэддэг сайн залуучууд байгаа үстэй Монгол анх. Тэрнээс манай ажлын хэсэгт оруулдаг. Бид нар жишээлх юм бол 17% хүүтэй зээлийг 8 гэдэг тоон дээр аваачихын тулд 35 6 удаа манай ажлын хэсэг хуралдаж, ярьж, тал талаас нь ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ яаж гэдэг бол бас л одоо хэлэхгүй болохгүй. Нэг удаа хуралдаад гардаг шийдвэр гэж байхгүй. Нэг хэсэг дарга нар хуралдаад гардаг шийдвэр гэж байхгүй. Амьдрах чадваргүй. За эндээс үндэслээ дахиад ямар юм бид нар бий болгосон гэхлээр чинь 11 төв. Гэхдээ ер нь иргэдэд сонсохгүйгээр иргэдэд мань ямар асуудал тулгараад байгааг ойлгохгүйгээр бид нар одоо нэх ухаантай хэд нөхдөд нэг хэдийн бит чи тэгээд хийгээд байдаг юм биш гэдэг ингээд бас 11 төв гэдэг ингээд босчихсон тийм ээ. За тэгэхээр одоо хоёулаа нэг асуудал төр төвлөрч явах хэрэгтэй байна. Сая шинжлэлийн засгийн газрын 3 юм хэлсэн. Иргэдэд ажил орлоготой болгоё. Хяал ахвал авилгын шударгаас устгаж шударгаас масаа тогтоо одоо бүтээн байгуулалтыг хийсэн. За эхнийх нь асуудал байгаа юм. Яаж иргэдэг яаж ажилтаа яаж орлоготой болох ингэнгүүт бидний эхлэнгүүд өөдөөс ихсэн шүү дээ. Хөөш засгийн газар одоо тийм хийдэггүй шүү дээ. Гэл ихэлсэн шүү дээ. Гэхдээ засгийн газар хагасан өдөр хуралд ихлээр бас тэгсэн шүү дээ. Хөдөлмөр хууль зөрчид иш болтойгоо. Ингээд эн чинь яаж гэдэг дээр очихоор л хамгийн энэ бас тэмцэл шүү дээ. Тэгэхээр тэр хамаагүй одоо бид нар энэ хийхээс өөр арга байхгүй. Нэгэн дард түмний итгэл авсан энийг хийн. За тэгэхээр хамгийн ихний асуудал бол яаж иргэдэд ажилд орлоготой болох юм. Тийм ээ? За ингэхлээр энэ хаанаас ихссэн гэхлээр хөдөлмөрийн одоо хуучин бол дандаа ингээд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам. Тэгээ хөдөлмөр чинь дандаа ингээд нэг юмны хавсар маягтай явж ирсэн. Тэгэхээр үгүй ээ. Манайх ерөөсөө иргэдэд ажилд орлоготой болгох нь бол ажлын байрыг л дэмжих, нэмэгдүүлэх тэрэн дээр л засаг анхаарал тавих хэрэгтэй. Энэний тулд яг хөдөлмөрийн яамыг тусад байгуулна л гэж манай засаг байгуулагдахтаа л эхэлсэн.
Хөдөлмөрийн аймаг тусад байгууллаа. Тэгэхээр энэ үгсв. Энэ засгийн газар хөдөлмөрлөх гэдэг дээр асар өндөр одоо бодлого гаргах юм байна. Юм хийх юм байна. Гэсэн үг тийм ээ. За ингээд тэн дотор юу өгсөн? Одоо ингээд баг анзаардгүй маа хүмүүс. Тэнд биш шүү дээ. Бид нар мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг хөдөлмөрийн яамны харьяанд анх удаа өгсөн. Дандаа хаана байдаг байсан? Боловсролын яамны харьяанд байдаг байсан. Тэгээ баахан тоо бод. За би нэг засагт байхдаа юуны анзаарч байсан нь бол ерөөсө хөдөлмөрийн яамд л өгөх юм байна. Боловсролын яамд байхаар нэг юм жахан дутуу хийгдээд байдаг. Тэр нь энэ хүн мэрэгжилтэй ажилчин болон чадвартай ажилчин болно гэдгийг хаяад дадлага хийх ёстой юм ин хаяад баг цаг тавиад баахан онлын юм тавиад танхимын цагийг их болгоод байдаг. Хөдөлмөрийн яамд өгсөн чинь энэ хүн чинь бол хөдөлмөр одоо гагнуурчин бол 1000 цаг л гагнах ёстой шүү дээ. Тэгээ одоо 1000 симулятор дээрээ суугаад одоо аль болохоор тэр гагнуураа сайн хийж олон янзын тий ажилгүй хүмүүсийг хэдүүлээ юунд ажиллуулна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр 3 сарын дадлага хийлгээд дадлага шүү. Хичээл заах биш. Дадлага хийлгээд тэгээд аж ахуйн нэгжид нөгөө. Тэгэхдээ дахиад аж ахуйн нэгжүүдийн сонирхол орон тэр хүнийг бэлтгэхэд. Өөш бид нар одоо ингээд нэг онгаа байсан шүү дээ. Дээр үед өсчин бэлдээ нэг суманд 10 өсчин бэлдчихлээ гэдэг шиг юм болохгүй тулд танай аж ахуйн нэгжүүдэд ямар чиглэлийн ажилчин хэрэгтэй бэ гэдэг хүсэлтийн жагсаал. Тэр нь та нар өөрөө тэр ажилчнаа аваад 3 сар дадлага хийхээр нь өөрсөн дээр аваачиж ажиллуулах бэлтгэл ханга. Гэт ингэж ярил дандаа иргэн аж ахуйн нэгжид хоёр юм. Тэр наад Месүд тэр нөгөө ажлын байр бэлтгэж байгаа улсууд чинь цалинтай байсан шүү дээ. Тий. 3 сар тий нэг хэдэн төгрөг өгөөд тэгээд улааны мөнгө, хоолны мөнгө өгөөд тэгээ явж ирсэн. Тэр бараг оюу толгоогоос мөнгө нь гаргасан байх гэж бодож байна. Бас манай санжигтын сайдл зохицуултыг хийгээл явж ирсэн шүү дээ. Тэгэхээр бидний бодлого бол ингэж явж ирсэн учраас яаж гэхээр ингэж хийгээд тэгээ болсон юм аа. Зөндөө олон ажилтаа болсон, зөндөө олон мэрэгжилтэй болсон, зөндөө олон аж ахуйн нэгжүүд дутагдж байсан ажилчнаа бэлтгэж авсан. Тэрэнд нь засаг дэмжлэг үзүүлсэн. Тэр ажилтаа мэрэгжилтэй болоод жаахан ажил хөдөлмөр эрхлэе гэсэн хүнийг бас дэмжсэн. Ингээд ерөөсөө бид нар нэг айл байхгүй. Монгол улс гэдэг чинь иргэнэ дэмжмээр байна, аж ахуйн нэгжээ дэмжмээр байна, засаг жаахан тэр дэмжлэгэнд нь оролцмоор байна. Тэгээ ийм ойлголтын үндсэн дээрээс бид нар иргэдийн ажилд орлоготой болох хийж чадсан. Тэгэхээр бид нар ч одоо жишээлбэл ингээд 13 оны төсөв чинь л одоо татвар нэгж төгрөгөөр нэмэхгүй шүү гэж л төсөв хийжсэн шүү дээ. Эн чинь өөрөөр хэл аж ахуйн нэгж дээрх ачааллыг багасгаад иргэд дээр очих ачаал багасгах гэсэн үг байхгүй юу? Өшөө жишээлбэл одоо засаг авах чинь нөгөө нэг баахан өрнүүд одоо авцсан нөгөө нэг янз бүрийн хүүхдийн мөнгөний өмнө нөгөө дандаа урдаас зээлээд авцсан тийм ээ. Тэр нөгөө 21 мянга л байхгүй юу? Тийм хүүхдийн харин тэр мөнгө 21 мянга өгөхийн тулд баахан урд нь авцсан зээлээд авцсан дээр нь нөгөө оюутлогын эффект буутсан байсан үе байсан учраас бөөн одоо инфляц өсөх үү ажлын одоо нөгөө нэг юмны өртөг өсөх үү энэ төр гэдэг асуудал тулгарсан байсан шүү дээ. Тэм учраас бол бид нар ч бас л нөгөө нэг ажилтаа орлоготой жоохон орлоготой нь үлдээхийн тулд одоо нөгөө үннийг одоо өсөхгүй байх бодлого үн тогтворжуулах гэдэг нэгтэйгээр гарч ирсэн шүү дээ. Зах зээлийн нийгэмд орчоод зах зээлийн бус юм хийлээгээл шүүмжил тэгээд ихсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь бол юу гэдгийг жишээ нь алтууй гэдэг хүн үн тогтворжуулаад талах төд дөөрөөр өссөн бай төд болго гэж хэлэх болдог юм биш тий. Тэр үнд нөлөөлөд байгаа өсөлтөнд нөлөөлөд байгаа юу байна вэ? Тэрнийг нь одоо зохицуулах ямар арга байна? Яаж зохицуулах вэ дахиад явсан шүү дээ. Одоо хамгийн нэгэн жишээ хэлэхэд бас анзаардгүй байлгүй хүмүүс. Нэгдүгээр энэ автоцаан барьж шүү дээ. Тэгэхэд одоо юмны үн энэ автоцаан барихаар бүрдэг юм байна гэж. Тэрний чинь энэ манай 11 төгрөг одоо тэр дуу хоолой нь хадгалагдж байгаа л да. Манай 11 чи иргэдийнхээ дуу хоолойг бичиж авчдаг байсан шүү дээ. Тэгээ тэр дуу хоолойг надад сонсгож ирсэн. Энэ их баяртай мэдээ орж ирлээ. Яасан гэсэн чинь
замын үүдийн авто замыг бид нар ингээ холглоо шүү дээ. Дорноговоос замын үүд тий. Дорноговоос цаашаа явуулаад замын үүд хүртэл явуулсан. Тэгсэн тэндээс Одхуу гэдэг залуу ярьсан байдгийг. Эрдэнэтэйс. Би яг санаж байна. Юу гэж ярьсан гэхлээр их одоо энэ автозам орсон байна, их зүйтэй зүйл боллоо. Тэгээд яасан бэ гэд тэгсэн чинь нэг тоон ачаа замын үүдээс Эрдэнэт хүртэл 500 мянган төгрөгөөр ирдэг байсан чинь одоо 300 мянган төгрөгөөр ирдэг боллоо. Автозам тавигдсны хүч юм гэж. Тэгээд гэх мэт тэр ингээл энэ одоо юмны үн бууруулна, эсвэл юмны үнийг тогтвортой байрна гэдэг бол өстой яаж гэдгийг л ярихгүй болвол яг нөгөөтг шиг юм болно. Энэ нөхдүүд социалист маягаар юмны үн тогтоох гэдэг. Одоо жишээлх юм бол үн тогтворжуулах гэдгийн чинь цаана барууны схем байгаа байхгүй. Яг л агуулах нөхцөл. Warehouse. Улирлын шинжтэй ийм юм байна. Мах хавар одоо үн нөсчдөг. Хавар бүтээн байгуулалтын ажил яг эхлэнгүүт арматурын үн нөсдөг, цементийн үн нөсдөг. Ягаад цемент арматурыг манах хийдэггүй. Тэгэл хил дээр гаднаас авчирдаг. Тэр хил дээр нэг 7 хоногт л манад үн нөсдөг. Тэгэхээр нэгдүгээрт хилээр одоо оруулдаг болгомоор байна. Эсвэл нөгөө арматурын төмөр хил дээр удаадгүй байлаа. Удаадгүй байлгамаар байна. Бушиг Улаанбаатарт ирдэг тий. Тэрнийг санаж байна уу? Тэгээд нөгөө ганц их сайдтайгаа яриад бид нар чинь замын үүд дээр ирээд буусан ачаа 24 цагийн дотор Улаанбаатарт ирж байх ийм одоо хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж тэр манайхан чинь хийх болохоор мянган мэрэж богоон хөрдгөө тэр нь хөрдгөө ингээ дандаа нэг үгүй төгсгөлтэй юмнуудыг чинь бүгдийг үгүйг нь авч хаяад 24 цагийн дотор ирдэг болгочихсон. Хамгийн одоо барилгын хаврын ажил эхэлж яхад тэн дээр 7 хоног саатна гэдэг бол тэгэл дуусчих. Тэгэхээр буула Улаанбаатар. Тэгээ бас ингэжсэн шүү дээ нөгөө өвлийн цагт одоо жишээл одоо нөгөө нэг хоёр тэр нь чинь нөгөө энд хадгалдаг нийлүүлдэг компаниуд нь зээл өгч ирсэн. Нөөцөлдөг. Тий одоо наа чи бас нэг айл гэрийн амьдралаар хавар ажил эхэлнэ. Би санаж 140 хэдэн тэрбум чөлөө өглөө. Өвл нь бол ингээд агуулханда арматурын өмрийг авчирч тавьчаач гэхээр аж ахуй нэгжүүд чинь байхгүй. Мөнгөгөөс гадна өндөр хүүтэй банкнаас зээл авч болно л да. Тэгэхээр өндөр хүүтэй зээлээр төмөр авчирч тавиад хавар тэгээд дахиад өмчин өссөн шүү дээ. Тэ ямар байна гэсэн арай бага хүүтэй зээл өгчвөл бид нар агуулхаа арматурын төмрөөр өөлд үүрэгчээ. Өвлсээд байх юм байхгүй л да. Хавар нөгөө ажил эхлэхээс өмнө бол 2-3 сард л төрүүлж авчил гэж байгаа байхгүй тий. Ингээд цемент арматур тэрний одоо хүн тогтворжуулах гэдэг нь тэр шүү дээ. Дээр нь тэр нөгөө замын үүдээс ирж байгаа ачаа 24 цагийн дотор ирнэ гэдэг чинь үн тогтворжуулахад нь нэмэр болоод байгаа байхгүй юу? Эсвэл үн тогтдоггүй мөн гэхэд үн өсөхгүй байх. Өссөн ч их хэмжээгээр энэ байх ийм л одоо аргууд авчаасан да одоо яаж гэдгийг нөгөө талд нь дандаа арга зам гэж ойлгож болох юм шиг байна тийм ээ. Юм ингээ гөлгөр явдаг юм аа. Тэр тусмаа өөрчлөлий шинжилгээ гэвэл асар хэсрүүлсэд тулгарнаа гэдгийг бид нар одоо ойлгож энэ бол хүнд ажил шүү зүтгэж хийшүүл гэж тохирсон. Одоо жишээ нь хүүхдүүдийнхээ сурагчийн дүрм төвцийг одоо дотооддоо үйлдвэрлэдэг болъё. Эн чинь одоо гаднаас ингээд чанаргүй тэгээд ингээд амархан шатчихдаг муу материал хүүхдийн биеийн дэвгүй хамгийн хямдхан авахгүй гэдэг ингээд ийм байна гэдэг энэ асуудал бас гараад бид нар яриад энийг хийх гэж бас л ер нь сони хэвлэлээр бол нэлээд сайн нүдүүлсэн. Тэгээ би бас яагаад ингэж идгээд эхлээд бас ойлгоогүй. Тэгээ сүүлд үзсэн чинь 30-40 тэрбум төгрөгийн одоо ажлыг зах зээл байгаа байхгүй. Тэгээ тэр зах зээл дээр л одоо байгаа хүмүүс нь бас тэрнийг алдахгүй тулд нөгөө талд нь энэ хүүхдүүдийн хувцсыг өшөө дотооддоо үйлдвэрлээд өшөө хүүхдэд эвтэйхэн шатдаггүй одоо манай хоньны ноос моос оролцсон ч юм уу ингээд иймэрхүү бас нэг гоё юм санаанууд гарсан. Тэр ажлын байр гарч байна. Ажлын байр гарна. Одоо би хэрвээ андуураагүй бол баг 100-аад ойдлын газар ойсон шүү. Тэр чи одоо анх нөгөө нэг дүрм тувц гэдэг юм чи алга болчиход байсан. Тэгэл бидний тэрнээс эхлээл дүрм тувц чи одоо хүртэл ингээл одоо мэдхгүй ойдог нь байгаа мүү юм уу? Ямар ч хэсэн тэр үе чинь даавын нүртэр сонголттой орж ирээл тэгэл хийгсэн шүү. Миний санаж байгаагаар 300-аад мянган хүүхэд өмсдөг юм шиг байна л шүү дээ жил. Би ч одоо ботоонууд би бас нэг их сайн санаад 100 орчим аж ахуй нэг жил ойжсэн санагдаж байна. Тийм.
Би зүгээр нөгөө Дундгуй бид нар нэлээд хэдэн аймагуд дээр явж ажиллаж байсан. Тэгээ Дундгуй аймагт очиод нэр нь аймагт явахдаа бас л та нарын гаргасан санаа шүү дээ. Өдрийнхөө хоолыг тэр тухайн аймгийн бизнес эрхэлж байгаа хүмүүстэй хамт хоол идээд тэн дээр нь санаа оноог сонсдог баймаар байна. Одоо ингэх юм бол одоо цаг хэмнээд гэдэг. Тэгээ Дундгуй аймагт яг нэг өдрийн хоол идчихэд одоо яг л гэж одоо энэ хажуу талд одоо сурагчийн дүрм ховдос ойж байгаа. Би тэнд бол өгтлээ баярлж ирсэн. Юу вэ? Одоо энэ чинь нөгөө дүрм товдсон юм энд ойж байна. За яаж ойж байгаа юм? Бас ерөнхий сайд бүх юм мэдэхгүй шүү дээ. Ерөнхий санаа гарцсан манай санжуугтын сайд хариуцаад хийжсэн. Тэгээ орсон чинь хэдэн эмэгтэйчүүд Дундгуй аймагт өвдөө шүү дээ мандлахад. Сайхан ингээд ойдлого машинаа тавьчихсан. Юм ойж. Би тэгээд та нар энэ тэгээд эскүүрээ яаж хийж байгаа? Эскүүр гэдэг. Тэгэхээр энийг энэс толгой компани Улаанбаатараас ингээд сайхан эсгээд биднэрт эсгсэн материал явуулж. Бид нар бол тэрнийг ойдог. Ингэхээр одоо сая өөрөө хэллээ шүү дээ. Ингээд ажлын байр бий болдго юм аа. Хэдэн ээжүүд мань хэдэн эмэгтэйчүүд мань бас ажилтаа болчихдөг юм аа. Тэгэхээр энэ нэг ийм дүрм төвцсийг Монголда хийн гэдгийн цаана маш их бол юм байгаа шүү дээ. Одоо мөн эдгээр Эрдэнэт нэгэд 2 жилийн өмнө надад нэг таарлцсан. Эрдэнэт гэдэг чинь Төв аймагт ноос одоо Монгол хоньны ноосоор юм хийнэ гэдэг авчихсан хүн байхгүй. Тэгээд тэр маань Австрали хоньны ноостой нийлүүлж байгаад одоо даавуу хийнэ. Одоо сурагч байгаа дүрм тувцыг үнэхээр Монголда хийх гэж та нар тэгж байгаа юм бол би даавууг нь хийнэ. Ингээд солонгосуудтай яриад Австралиудтай яриад ингээд даавуу хийгээ тийм ээ. Ингээд явж тэгээ яг сүүлдээ бас жаахан жижигхэн дэмжлэг оролцоо баг болоод өөр Монгол гэдэг тийм брэнд үүсгээд одоо ингээд өөр чиглэлээр явцсан байлаа. Гэхдээ тэр хүний босгосон үйлдвэр гаргасан санаачлаг бол одоо Монголд бол үнэхээр чухал зүйл байсан. Одоо ингээл өглөөний цайг бол одоо 7 хоног болгоно нэг тухайн салбарын бизнесмэнүүдтэй цугуудаг байсан шүү дээ. Яг ингээд хуваар гаргацсан. Тэгэл за одоо энэ юу юм барилгын салбар гэдэг юм уу, энэ эрчим хүчнийх гэдэг юм уу, энэ одоо нефт гэдэг юм уу, худалдааных гэдэг юм уу, нийтийн хоолных гэдэг юм уу, ингээл 7 хоног болгоно нэг за тэр салбарынхантай шүү өглөөний цай уун шүү гэл тодорхой төлөөлөлттэй банкных гэдэг юм уу те. Тэгээ ингээл тэгэхээр ерөөсөө яаж шийдэх вэ гэдэг юм байнга бүх олон одоо яамны зөвхөн дарга нартай биш, газрын дарга сайд төрийн нарийн биш, доор мэрэгчлэтнүүдийн хүртэр санал бодлын сонсдог. Бизнесийн компаниуд гэхэд нэг бизнес компани биш. Олон төрчин бие биентэйгээ таарах тохирохгүй юм чи бүгднтэй цуглаж сонсдог. Тэгээ сонсоод шууд маргааш инг гэж хэлдэг. Яагаад хэлээд байгаа юм? Яагаад энэ хүн энэ өнцгөөс тэр хүн тэр өнцгөөс нь хэлээд байгаа юм? Эний чинь нэгтгэл юу болох гээд байгаа юм? Тэгээ энийг төрийнхэн дээр аваач тавихаар өшөө юу гарч ирэх гээд байгаа юм? Өөрийн чинь нэг бидний одоо нөгөө нэг технократ гэдэг юм чинь ердөө бидний энэ байхгүй юу? Бид нар чинь нөгөө техникийн улсууд учраас энэ юмыг дандаа нөгөө бодиттой одоо нэг дээр нэг хоёр. Гэтэл нөгөө нэг олон талын оролцоо олоод юм яваад ирвэл нэг дээр нэмэх нэг чинь 3 4-ийн сайн олон юмны холилт болох тусам үр дүн чи өөрөө нөгөө шууд арифметик утгаараа биш өссөн одоо прогрессийн өсөлтөөр явдаг тийм хувилбарууд байдаг учраас л энэ юм маань дандаа зөв явдаг байсан гэж би ойлгоод байгаа байхгүй. За одоо гансгээд хоёлаа эн чинь амар урт яриа болно шүү. Одоо хоёлаа эхний асуудлаа дуусгачаад хоёр дахь асуудал руу ороо. Өөрөөр хэлбэл манай засгийн газрын хамгийн гол асуудал чинь бол иргэдийн ажилтаа орлоготой болох асуудал. За энийг нэг ингээд чигт нэг жоохон ярьчлаа. Бүгдийг ярьж чадсан. Хоёр дахь нь одоо хоёр дахь руу орохгүй цаг байхгүй юм байна. Хоёр дахь нь бол одоо ерөнхийдөө ингээд нэг Монголд ингээд шудраг байсан. Юм жаахан шудраг байгаас л гэдэг. Одоо энгийн үгээр хэлбэл тэгсүг шүү дээ. Бид нар одоо яг цаасан дээрээ яаж үтсэн гэхлээр хэл хахуул авилгыг устгах. За хүн суртлыг арилгах. За шудрагсыг тогтоох. Хариуцлагыг чангадах гэдэг юм 4 юмар томьёолсон байхгүй. Тэгээ ондоо энэ дотроос манай засгийн газар байгуулагдаад хамгийн түрүү авсан арга хэмжээ чинь бол иргэдээ сонсох нь зөвөө 11 гэдэг төвийг байгуулъя гэж гисэн тийм ээ. Өөр ирнэ хийсэн ажлуудаас багцаалдаад тэгэхээр нэг багцаалт чи хэлчихсэн зөв юм шиг байна.
За ер нь бол яг ингээл өөрөө чинь нөгөө нэг концепт байсан шүү дээ. Одоо яаж шийдэх гэж байгаа концепт чинь энэ шүү дээ. Нөгөө эхлээд сонсъё. Аль болохоор өргөн хүрээнд бүх мэрэгжилтэн яам тэгэл тэр аж ахуй нэгж иргэд юу гэдгийг сонсъё. Тэрэн дээр нь хэлэлцээ шийдэл олъё. Одоо хамтын шийдэл олъё. Тэрийг шийдэл олсон шийдлээ одоо чармаалттай хэрэгжүүлье. Хэрэгжүүлэхийн тулд хяналттай бай. Өвдөл нэг юм дөрөв. Тэгэхээр чи эн чинь ингээд салхаараа иргэд аж ахуй нэгж нөгөө төрийн захиргаан гэдэг. Тэгэхээр чи энийг чинь бид нар ингээд сар болгон заавал чиглэлээр нь хилцдэг болгоё гэдэг нэг хідэн уулз юу хурал шууд ер нь цахим хэлбэрийн юмнууд явдаг байсан шүү дээ. Одоо нөгөө энэ чиглэлийн ямар ажлууд хөндөгдөж байлаа. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд за жишээлбэл нэгдүгээр шинжил шийдий 222 гэдэг. Ягаад тэгэхээр нөгөө энэ ямарваа нэг асуудлууд юу вэ нэ тухайн сард ямар асуудлыг яаж шинжлэх вэ гэдэг иргэд одоо төлөөл бүх хүнийг цуглуулж агаад уулздаг уулзалт жишээлбэл. Одоо наадах чинь бол одоо бүр 40 олон жил 10 хэдэн жилийн өмнө болцсон баг хүмүүс санахгүй байгаа. Шинжил шийдий асуудлыг тэгтээ шинэлэг арга барилаар шийдий. Бас л манай ажлын албаны хэл гаргасан нэр тэмээ одоо 222 нь юу гэж байгаа юм гэж. Тэгэхээр бидний бас нэг засгийн газар дээр нэг ярьдаг юм байсан шүү дээ. Юмыг нэг хийгээд юм уу 3 хийгээ хийж болохгүй. Тогтмол ажил гэж байна. 222 гэдэг чинь сар бүрийн яла 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас. Тэг би бараг мартчихсан. Тэгж нөгөө хуваар дээр зоодог тийм. Тэгэхээр нөгөө сар болгонд ийм болдог шүү гэд хүн болгонд ойлгомжтой. Яг энэ шиг бид нар одоо ингээд ерөнхий сайдын 30 минутыг 7 хоног болгон сэтгүүлчдэд 30 минут хийдэг 4 дахь өдөр. Мөн үү. За хариуцлага хяналт хэрэгжилтгээд энэ одоо бүх яамдуудын хүрээнд одоо яамны сайд нь төрийн нарийн бичгийн дарга газар хэлцээгийн даргатай сууж байгаа нэг өрөөндөө тэгээд ерөнхий сайд энэ бүгднтэй нь одоо бүх яамдын бүгд сууж штэ. Тэгээд 7 хоног болгон хийдэг. Сар болгоны нэг 7 хоногт хийдэг. Сар болгоны сүүлчийн 7. Сар болгоны сүүлчийн 7 хоногт. Энэ бол яамдтай хийж байгаа хяналт байхгүй. Байж байгаарай. Яамдтай гэдэг чинь хинтээ хийж байгаа гэж. Яамны сайд. Одоо бид нар чинь хуучин бол ингээл сайдтай л ярьдаг байхгүй тий. Одоо төрийн нарийн сайд, газрын дарга бүгд сонсож байгаа байхгүй. Тэр өөр яамн дээр юу болж байгааг сонсож байна. Хамгийн гол нь эн чинь нөгөө бүх яамныхан бүгд сонсож байгаа учраас сангийн яамн дээр ийм сайн тал байна. Ийм муу видео урлаа шүү дээ. Сангийн яамн дээр ийм сайн тал байна. Энэ хөдөө аж ахуйн яамн дээр ийм мундаг туршлага байна. Дандаа муу юм биш шүү дээ. Бас сайн юм байгаа шүү. Зарим нь ийм юм бол хоцорч яваа шүү. Ингэж тэгэнгүү тухайн 7 хоногт энэ яамны энэ өмнөөс болоод ийм муу юм болсон байна. Яаралтай энийг засах ёстой, ингэх ёстой гэх ингээд тэгэнгүүт заавал одоо нөгөө нэг өөрийн алдаан дээр биш. Тийм алдаа гаргаж ийшүүгээ бусдын яамныхан бүгд дорд тэрийгэ засчих ёстой. Ингээд сар болгоны сүүлийн 7 хоногийн 7 хоног хэлцдэг энэ чинь дахиад цагтаа ингээд төлөвшөж байна. Дээр нь бас аймгийнхан бүх 21 аймгийн удирдлагууд бас дарга нартай бүх юмтай сууж байгаа ярихаар эн чинь дахиад сар болгоны тогтсон өдөр байгаа учраас ерөнхий сайд хүрхүүгээ бүгдээрээ сард бэлдэж байгаад хүргэдэг. Дээр нь юу гэхээр тэр нөгөө бүх аймагуудынхаа туршлагыг сонсдог, давуу талын сонсдог, дутагдлын сонсдог. Тэгэхээр чинь хоёр юм байна. Нэг нь давуу талын ингээ ойлгож авахаар өрсөлдөө үүсэж байгаа. Давуу тал биш. Ерөөсөө ингээд сар бүр бид нар ингээд аймгийнхаа удирдлага, аймгийн удирдлага гэдэг чинь бас зөвхөн аймгийн засгийн дарга биш. Дарга биш. Тэр бүх тамгын газар агентлагийн дарга. Нэг юм өрөөндөө сууж. Агентлагийн дарганаар сууж байгаа. Бид нар ингээд ордны нөгөө орон нутгийн танхимд орохоор ингээд харагдаж байгаа. Бүгд бие биенээ харж. Бүгд ингээ 21 аймаг дээр нь одоо өөрөө ингээд нөгөө засгийн газрын хөдөө юу вэ? Орон нутгийг хариуцсан мэрэгчлэтнүүд дээр нь зарим яг тухайн сард бас зарим нь онцгой юм байна. Аль нэг яамны нэг онцгой яхаар бол тэр сайд нь суун. Яг өмнө нь ингээд асуулт авдаг шүү. Асуулт аавна. Засгийн газрын нөгөө хэрэглэх газрын чинь ажиллаад за ийм аймагуудаас ийм асуултууд ийм саналууд ирж байна. Тэгэхээр энэ аймагуудын та хийдэг цахим хурал дээрээ энэ мэрэгжлийн хүмүүсээс хийдэг юм уу? Яамдаас нь ийм мэрэгжлийн хүмүүнийг байлгаж хагаад хариулт өгүүлье гэх тийм ээ. Тэр зүгээр одоо хөөрөлдөд байдаг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр
өөрчлөөд авчдаг. Тэгэхээр энэ юугаараа бид нарт одоо их чухал ажил байсан гэхлээр аймгийн удирдлага бол сар бүхэн одоо төвтэйгээ гээд Улаанбаатарт ерөнхий сайд заавал оролцсон шүү дээ. Тэгээд холбогдох мэргэжлийн салбарын хүмүүс оролцоод тэдний асуусан асуултанд хариулаад ингэж ярилцдаг. Энэ бол шуурхай байдлыг хангаж байгаа, цаг хугацаа хэмнэж байгаа, тийм ээ. Тэгээ мэдээллийг их хурдан бүгдээрээ зэрэг авчих байхгүй хүнээс нь авч байгаа. Энэ их чухал ажил ингээ болж исэн. Тэгээд түрүүчийг хэлдгээ чи би тодруулахад тэр сар бүхэн бидний яадаг гэхээр 3 аймгуудын хийсэн 3 сайн ажил, за аймгуудын одоо муу хийсэн 3 ажил. Муу хийсэн гэдэг нь хийж чадаагүй 3 ажил гэж ингэж одоо хэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр эндээс бас манай аймгийн удирдлагууд бас урам авдаг байсан. Бид нар нэг муулахаас илүүтэй энэ аймаг одоо жишээлх юм бол Аранга аймгийн засаг дарга Бат Эрдэнэ хогийн асуудлыг ингэж шийдсэн байж тээ. Манайхаа одоо хогоо яах вэ гэж гадагшаага явал одоо ингээд мөнгө төргөөрөө гинэрэд байх юм аа. Та нар Арангад очиод тэр Бат Эрдэнэ хийж байгаа юмыг үзгээ тий. Бид нар өөрөө очиж үзсэн шүү дээ. Бид нар хамт үзсэн шүү дээ. Хүү яаж хийсэн бэ Бат Эрдэнэ? Ямар мундаг хийж гинэ. Энэ туршлагыг чинь бусад аймагуд хиймээр юм биш шүү дээ. Тэгэл Батцуурын одоо туршлага Сүхбаатар аймаг дээр ийм төлөвлөлтөй ингэж хийсэн байна. Одоо ингээд нөгөө маш олон сайхан туршлагууд тийм ээ. Ингээд аймгийн туршлагыг ингээд хилээд байхаар бас нэг инээдтэй болсон шүү дээ. Сонссноо. Манай нэг аймгийн баруун талын нэг аймгийн засаг дарга Сүхбаатар аймагт очиж явж гин гинэ. Тэгэхдээ аймгийнх нь удирдлагад хэлээгүй. Нууцаар хулгай хийж штэ гэж одоо санаа очиж штэ тий. Шууд очихоос ичээд байгаа юм тийм. Харин айгуу тийм нөгөө бие нэг өдөөд зөв хийж байгаа засаг дарга тэр хамт олныг ингээд нөгөөдөлтийг хэлдэг. Ингээ хийцэн байж тэгэхээр нөгөөдөл чинь нэрээ тэрийг очиж үзье. Энийг хий. Маш олон ажлуудыг манай аймагуд бол санаачиж хийжсэн. Тэгээ би анх энийг эхлэхдээ хэлсэн шүү дээ. Шинжлэх засгийн ажил гэдэг чинь нэг алт үеийн ганц нэг хэдэн сайд ажил биш ээ. Энд чинь маш олон хүмүүс оролцсон. Одоо бүгдээрээ л байдаг газараа чардаатлаа зүтгэсэн. Яг саяны схемээр иргэдээ сонсоод мэргэжлийн хүмүүс оролцуулаад шийдлээ гаргаад ажлаа гүйцэтгээ тэгээд хяналтаа тавиад яг нэг баг шиг биш нэг баг болж ажиллаж чадсан. Би бас одоо нэг баярлалаа гэж хэлээ. Энэ маш олон хүн байгаа. Би подкаст ч одоо хэдэн минут явдаг. Би одоо бүх хүнийг нэр хэлж болохгүй байна. Одоо бусад аймгийн засаг дарганыг бас хэлэх ёстой байхгүй юу? Тэгээ ер нь бол бид нар нэг юмыг бас одоо юу гэдгийг брэнд болгосон шүү дээ. Юу гэхээр ямарваа нэг асуудал орж ирэхэд заавал танилцуулгатай орж ирж. Нөгөө тэгтээ зүгээр нэг юм бичсэн танилцуулга биш. Презентац. Одоо ийм презентац болгож орж ирэх слайд бэлтгэсэн тий. Тэгээ ерөөсө бүх юм дандаа слайдтай байдаг бол тэрийг бол бүр юу бол тэрнээс хойш бол ерөн төрийн албаныхан презентац хийдэг л болцсон юм байна лээ. Одоо бол бүх юм ямар нэг танилцуулгыг. Тэгэхээр бид бол тэрийг анх одоо бүр хатуу юу болгож ирсэн шүү дээ. Санаж байна уу? Санаж. Тий. Одоо дөрөм. Тийм учраас сайд нар хүртэр бүгд өрөөндөө нэг ухаалаг самбартай. Тий. Одоо тэр ухаалаг самбар болгочихлоор бүр амар. Одоо жишээ нь нефтийн компаниудын ассоциац гэдэг байдаг. Одоо би тэрнийг тод санаж байгаа. Тэгээд самбар дээр ингээд би санаагаа хэлээд нөгөөдүүл чинь за хэн чамаагүй босоод энэ дээр яг бичээд юмаа яриа гэдэг. Энэ нэг амьд болдог байхгүй. Тэр намайг хүмүүс бараг самбар гэдээ ойлгочиход байгаа юм шиг л шүү дээ. Тэр ингээд самбар дээр их сайхан ярьдаг. Тэгээд тэрнээс хойш өөрөө бүх юм самбардаг болсон юм шүү. Тэрний дараа төгсгөлд нь яадаг вэ гэхээр за одоо ингээд дүнгээ гаргая. Тэр ассоциацийн нэг залуу идэ. Тэгсэн тэрнтэй би ярьж байгаа. За одоо өөр ойлголт байхгүй. Одоо яг ингээд нефтийн асуудлаар болвол одоо ойрдоо бол үн хүмүүн өсөх асуудал байхгүй. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсэхэр болвол та нар орж ирнэ. За гар үсгэж зуръя. Та нар гар үсгэж зурх уу гэсэн чинь нөгөө тэр ассоциацийн тэргүүн Батгин шиг гэж залуу байсан. Их тэр нэг ордон нэрээ таарсан. Тэгсэн өөр асуудал байхгүй бид нар одоо бүгд санал нийлдэг. Тэр чинь бас нэг өдөр уулзж байгаа биш. Өчнөө уулзж уулзна. Тэгээд тоглоод тэгж Батгин шиг гоо босч ирээд гарын үсгээ зураадах дараа нь ерөнхий сайд зуръя. Тэгсэн он сар өдрөө бичээд гарын үсгээ зурдаг. Дараа нь би гарын үсгээ зурдаг.
Тэрнээс хойш хадгалагч. Тэгээд нөгөө тийч принтлж аваад энийг хөө аав, энийг хөө авлаа. Ингээд тэгэхээр энэ бол бас нэг тийм ажлын арга барил гэх юм да бас яаж юм да. Тэгээд тэрнээс хойш орж ирээгүй. Тэрнээс хойш орж ирээгүй гэдэг нь тэрнээс хойш үнэн нэмэх тухай асуудал хөндөгдөг байхгүй болчихж байгаа. Ингэхээр энэ юмыг юусэн дахиад бид нар л нээлт хийгээд авахаас биш бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэл энэ ард Монгол ардын зөвлөж бид нар л одоо нэг орчин үед л нэг том менежментээр л яваад байдаг болох хэлц. Тэгэхээр юусэн бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй бүгдээ сонсол та амар их цаг гарнаа алднаа тийм ээ. Тэгтээ тэгж байж юм зөв болно. Засгийн газар байгуулагдал ерөөсөө цахим засаг болно л гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг өглөө болгон 8:20-оос ингээд нөгөө зөвлөхүүд ингээд ерөнхий сайд дээр 8:20-оос 9 хооронд 9 хүртэр ингээд 40 минут одоо зөвлөлддөг. Тэгтээ урд өдөр нь юмаа тараачдаг, бэлддэг. 7 хоногийн өмнө тараачдаг. Тэдний өдөр энийг хэлсэн, тэдний өдөр энийг хэлсэн. Бид нар ч нөгөө төлөвлөгөөтэй те. Тэгэд тэрэн дээр ганцхан агентлагийн дарга суудаг байсан шүү дээ. Энэ нөгөө Жаданба мэдээллийн технологийн агентлагийн дарга. Тэгээ бид нар ч одоо энэ ингээл түүц машин, энэ замын цагдаагийн одоо нөгөө юу гэдгийг нэр чи замын цагдаагийн бэлнээр нөгөө торгодог байсныг цахимжуулсан. Цахимжуулсан одоо нэг юм одоо гар утсгамтай болцсон шүү дээ тийм ээ. Тэг гихмчлэн олон юмнууд чинь цаана өөрөө энэ олон яам агентлаг энэ бүх юмны мэдээллийн нэгтгэж нэг системд оруулах барих нэтрэгээд бидний нүдэнд харагдахгүй маш их ажил байгаа байхгүй. Тэр бүгдийг бид нар чинь бүгдийг хийж илэн шүү дээ. Тэгээ одоо өнөөдрийн ийм Монголын энтри чи суур тэр байхгүй юу. Тэгээд анх одоо иргэд чинь би бол одоо боддог шүү дээ. Энэ түүц машинаас болж хүмүүс анх удаа тэр үед айгүй их баярлал нөгөө 11 төв чинь бөө мэдээл бөө баярын цахилгаан ирдэг байсан. Түүц машин дээр би юм хэлчихэ. Би ч бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ биднэрт ямар бид нэр таны яриаг тасалчихгүй. Түүсэн чинь таны өгсөн. Түүцхээр одоо манайхан нөгөө түүцтэй ойлгоод идэг байхгүй. Тэгээ төрийн үйлчилгээний цахим машин гэж өөрөө өгчихсэн шүү дээ. Тэгсэн. Нөгөө тэрний хийжсэн залуучууд маань юу гэдэг нэр томьёо хэлээд байсан. Киоск гэдсэн. Би киоск гэдэг чинь монголчууд яаж ойлгох юм бэ? Тэгээд бид нар тойр сууж ярьж байгаа түүц болж байсан. Энэ түүц дээр би нэг юм хэлэхэд нөгөө ерөнхий сайдын дэргэд байсан мэдээллийн технологийн зөвлөл их тус болсон. Дээр нь одоо бас хүний нэр хэлнэ. Тэр маш их олон залуучууд байсан. Тэднээс нэг хэдэн юу гэж хэлсэн гэхлээр гээ хараа энэ манай төрийн үйлчлэгийг чинь ингээд цахимжуулж болдог байхгүй юу? Түүц машины тухай ярьж байгаа байхгүй юу? Тэр киоска ярьж байгаа. Ингээ ярихаар нэг удаа ингээд танилцуулга хийгээд ингэхээр би чи бас хашир болцсон байхгүй юм зүр ажил. Тэгээд тийм үү. Та нар яг өөрөө үдсэн юм гэсэн. Үдсэн бид нар очиж өдөр тэр мэдээлэл өөр газар үдсэн солонгос шиг аа. Тэгэхээр би бас хаширлаад. Тэгвэл юу яа? Ёстой гоё юм байна атгач. Тэгтээ энэ ерөнхий сайдын энэ үүдэн дээр нэг ширхэг түүц маш авчир тавьчих та. Тэгээ дараа нь яри. Тэгээ дараа нь яри гэсэн чинь бид нар 7 хоногийн дотор авчир тавьж ирсэн. Тэгээд за одоо нөгөө юм хийгээд үз. Тэгээ намайг би өрөөнөөсөө гараад үдэнд авчиж тавьсан түүц машиныг анх хараад тэгээд дараа нь тэн дээр нь ойр зургийн хэдэн параграф хийгээд наад үзвэл за энэ ёстой эн чинь бол ёстой үнэхээр чухал. За одоо энэ чи. Тэгэл эн чинь хүн суртал арилгаж байгаа байхгүй юу? Чи одоо баахан төвч хэрэгд арилгаж. Тэр замын цагдаагийн юу чинь ч гэсэндээ бид нар чинь замын цагдаа нөгөө замын цагдаа чинь мөнгө нь байхгүй бол тэгэл хамаг бичиг баримт аваа явчих. Тэгэл хэд хоног бичиг баримт үүсэлдэг байсан шүү дээ. Одоо залуучууд ноолс ярил ер нь баг ойлгохгүй дээ. Одоо хараа ийм замын цагдаагийн торгуулийн системийг цахим болгосон гэж. Тэр чинь төвгүй болгосон л байхгүй юу? Бэлэн мөнгө авчдаг, өгчдөг, авчдаг ингээд янз бүрийн юм байсыг алгуулгая. Энэ бас юм өчтэй шүү дээ. Одоо санаж гэнэ байгаа. Бид нар ингээд дөнгөж би чинь 8 сарын ихээр ерөнхий сайд болсон. Засаг маань нэг 8 сарын 20 дээр бүрдсэн шүү дээ. Тэгээд дараа жилийн төсвийг өргөн барьсан. Одоо бид нар 1 сарын дотор бүгдийг өөрчилж амжихгүй. Тэгээ ямар санал гаргасан гэхлээр одоо энэ шинжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Одоо энэ иргэд ажилд орлоготой болгомоор байна. Энэ хэл ахуул махуулыг устгах энэ чиглэлээр бүтээн байгуулалт хийх чиглэлээр одоо тэгээ нэгэнд багжилчихсан байгаа дараа жилийн 13 оны төсвийг чинь бид нар өөрчлөхөд бас хэцүү байсан. Тийм шүү дээ. Цаг хугацаа шүү дээ. Тэгэхээр яасан гэхлээр
би одоо ер нь тэрнээс хойш тийм түүх гараагүй. Би бас их хурлыг хараалаа. Ерөнхий сайд дээр 50 тэрбум төгрөг тавиад өгөлдөө. Тэгэхээр манай гишүүд юу гэдэг байгаа юм бэ? Одоо ерөнхий сайд 50 тэрбум төгрөгөөр юу хийх гэдэг байгаа чи? Хувьдаа автоюудаа 50 тэрбум төгрөгөөр идэх гэж байна. Тэгэхээр гүйгүй цаг нь тулгуу учраас та нар 50 тэрбум төгрөг тавьчихаа. 50 гэдгээр нь шууд ерөнхий сайд бүхлээр нь тавьж байхгүй. Одоо манай практик бол 50-ыг чинь задлаад 1 тэрбумаар нь тэгнэ 3-аар нь тэгнэ ингэ тавьдгийг би өөрчлөөд 50-аар нь тавиулъя. Чи тэгээ 50-аар юу хийх гэдэг вэ? Яг үүндээ тулгуу байсан учраас мэдэхгүй бай. Тэгэхдээ энэ юу хийхийг дараагаар нь би төсвийн байнгын хороон дээр оруулж задаргаагаа танилцуулаад тэгээ батлуулъя. За ингээд анхудаа 54 төгрөг тавиулсан. Тэр 54 төгрөгийн нэг хэсэг нь тэр замын цагдаагийн торгуулийн систем шүү. Тэр чинь тэр улсын юм болсон шүү. Улсын төсвүүдээр байхгүй. Дахиад нөгөө нэг 11 аймгийн би нэр наадахтай ч холбоотой нэг юм ярьчих. Яг нөгөө нэг 11 төвч яг ийм проблем гарсан шүү. Мөнгө байхгүй. Тэгсэн. Тэгсэн чинь та чинь нөгөө гадаа томилттой хасаад тэгээд тэр мөнгөө ийшээ хийж яж. Тэгсэн чинь хэр ирлэхийн нөгөө танаа нэг дарах чинь тэгээ үст. Эн чинь нөгөө төсөө уйлж өрчиж гэн энэ төр. 11 төв нэг хоногийн өмнө ч гэсэн барих нь хэрэгтэй л байсан. Тэр чинь нөгөө бид нар 9 сар 10 сар хавьдал ярьж шин. Тэгэхээр 12 сар хүртэл одоо 2-3 сарын төсөв байгаа байхгүй. Тэгээ төсөв аливаа төсөв аваад ирдэ. Үгүй 11 төвийг хийгсэн чи ерөнхий сайд эн чинь бол улсын төсвүүдээр байхгүй шүү дээ. Тэг яах вэ? Тэгэхээр одоо боломжгүй шинэ оны төсвүүдээр тавьж байгаад 11 төвийг би чинь яах юм яарчсэн үү? Тийм байхгүй. Аливаа төсөв аваад иргээд би ч сангийн сайд хийжсэн ба. Алив над дээр байгаа засгийн хэрэглэх газрын төсвийг ингэж үзэж одоо 3 сар гадаад явахгүй амжихчгүй хас энэ төсвөөс хийч гэсэн. Хууль зөрчиж байгаа шүү. За одоо би ялын болохгүй би үрийдээ наач 11 төв ингэж хийсэн 11 төв юугаараа мундаг болсон болох гэхлээр тэр хэдэн залуучууд тэрний хийсэн манай айдгийн залуучууд тэд нар бол миний бодсноос бүр амар өөрийг хийсэн. Би бол жоохон бүдүүлэг юм бодсон байхгүй нэг уцаавар харуулаад бичээд их юм бодоо. Гараараа ингэж бичээд ингэж ийм саналууд гэсэн чинь смарт ухаантай хийсэн. Тэр нь хүмүүсийн дуу хоолой шууд бичигддэг. Тэгээд тэрнийг холбогдох газрууд бол ингээд шийддэг мэддэг. Ерөөсөө тэр бол их сайн хийсэн. Тэгэд энэ хүн суртал энэ тэр шудраг болсон тэрхэж юм аюу жижигхэнээс бас л нөгөө яаж чинь байхгүй. Яаж тийм. Тэшил одоо цагдаагийн хэлцэгч одоо ингээл Чингэлтээх нэг газар, Сугатрах нэг газар, сонгон найрхамж том дүүрэг нэг л газар байлаа шүү. Тэр чинь тэрий чинь бол одоо 3-4 газар руу аваач хэсэг гэж байгууд иргэндээ ойртуулж байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө цагдаа нар чиж нөгөө төгжил юмд юм уу эсвэл түргэн шуурхаа очино. Тэр байтугай түргэнийг ч гэсэн бас нөгөө нэг дүүрэг рүү нэг хуваарлж ирсэн санагдах юм. Тэгээс нэг түргэн дээр нэг арай нэг хэсэг рүүчлөө ойртуулаад төв дээрээс нь шүү дээ. Том үзэл баримтлал чинь төр гэдэг бол иргэдэд үйлчилдэг. Төрийн үйлчилгээ хэрэг төр гэдэг иргэдэд үйлчилдэг юм бол төрийн үйлчилгээ иргэдэд ойртох ёстой. Одоо сонгийн хайрхан дүүрэг байлаа гэхэд тэнд ганцхан цагдаагийн газартай байхгүй. Тэрнийг 2 юм уу 3 болгоё. Арайдус нь бол иргэн хүн илүү ойрох байх. Тэр одоо үзэл баримтлалаар бол хийсэн. Манай Тэмүүжин сайдаас тэрэн дээр их чухал санаанууд гаргасан шүү дээ. Хүн суртлаа багасгахын тулд одоо шил ингээд их хурлын гишүүн сайд байсан. Тийм ч одоо нэг 3 дахь өдөр чинь засгийн газрын хурл болохоор чинь ингээл нөгөө их хурл дээр хэрчэн бүрддэггүй тий. Тэгэхээр хагас өдөр засгийн газрын хурлаа хийдэг болсон. Тэгээ нөгөө сайд нартаа чи анх удаа нөгөө нэг гэрээ байгуулсан. Өөр эхэлсэн шүү дээ. Анх удаага хариуцлага. Тэгээд тэрэн дотор бүр гадаад томилтын тоотой байлган заавал ерөнхий сайдаас зөвшөөрөл авчиж явна. Гадаад томилтлоо багасгах. Тэгээд өөр чинь нөгөө нэг гадаад томилтын дээр хэлээд. Дотоод ажлын өдөр байхгүй гэсэн шүү дээ. Одоо чи нөгөө нэг өдөр нэг юм 4 дахь өдөрчлөө дотоод ажлын өдөртэйгээ яам чи ингэчдэг байсан байхгүй шүү энэ төр. Тэрний чинь бид нэр сайн болоогүй дахиад нөгөө шинжилгээдээ 222 дээр нэг иргэн босч ирэл том юм яриад байх юм аа. Наад бол чи нэг өнөөдөр дотоод ажилтайгээд ийм тавьчихад шүү дээ. Нэг боловлгээл тэгэл тэр дорнол боловлж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ гадаад томилтон дээр би хэлэх гээд байгаа. Одоо ч гэсэн бид нэг анхаарав. Энэ засгийн газар руу ч гэсэн юмаа жаахан шинжилж явмаар байгаа байхгүй. Манайд бол 10 жилийн өмнө тэр тэгсэн гэж ярихаас илүүтэй өнөөдөр ингээд энэнийг өшөө ингэчвэл
үр ашигтай болох юм байна гэдгийг байдлаар хийх хэрэгтэй. Бид нар бол нэг алхам хийсэн. За гадаад томилтыг бол багасгая. За сайд нар бол 2-оос илүү явахгүй шүү. Тэгээд тэр чин засгийн хурлаар орж явдаг учраас хяналттай болоод байгаа байхгүй. Гэтэл одоо бидний сайжруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь яамд өөрснөө ерөөсөн замбраагүй явдаг байхгүй. Замбраагүй явдаг. А бидний тэр үед хийж чадчихсан юм гадаад томилтын мөнгийг л хасч чадчихсан байхгүй. Ингээд л сая одоо яриа гарч шээ. Татвар ингээ явуулчлаа, эднийх ингээ явуулчлаа ингээл. Тэгэхээр одоо хэдүүлээ энийг чи тэгсэн би ингэсэн гэж шүүмжлэхээс илүүтэй арга зам олох хэрэгтэй. Яаж гэхээр гадаад томилтын зардлыг хасаа. Дээр нь гадаад томилтыг одоо би өөр жаа харигс юм ярмаас санагдав. Засгийн газрын хэрэглэх газар дээр төвлөрүүлмээр байгаа. Тэгэхгүй бол ингээ яамд нэг гадаад томилтын мөнгөтэй. Тэгээд сүүлдээ гадаад томилтын мөнгө нь бас өөр юунд ч яваад байгаа юм мэдчихэж байгаа юм байна. Тэгэхээр засгийн газрын хэрэглэх газар дээр нь чинь очиж төсөл хөтөлбөрөөс баахан явна. Хажуу төсөл хөтөлбөрөө шахаж байгаа л манай тэдэн уу явна шүү. Энэ яаж игээ явуул. Ер нь манай 2 удаа явна гэхэд сайд нар бас нэг зарим нэгэн тийм санал хэлсэн шүү дээ. Арайчтай одоо би чинь сайд хүн гадаад нөгөө нэг хурал зөвлөгөөнд орно ингэр. Тэгээ би тоглоод тэгжсэн. Тоглоод хэлжсэн. Чи ингэхэд Монгол улсын сайд юм уу гадаадын сайд юм уу? Монголчуудынхаа төлөө ажиллана гэж гарч ирсэн бол юмаа л хий. Номер 1 ажил чинь энд байна. Тэгээ одоо энэ орчин үед бол дэлхийн хавтгай болцсон гэж яриад байна шүү дээ. Хавтгай гэдэг нь яг ингээд бөөрөнхийн хавтгай болцсон биш л дээ. Мэдээллийн хувьд хавтгай болцсон биш. Заавал одоо юм ухаж төнхөд байх хэрэг юу вэ? Одоо сая нэг гишүүн манай их хурл дээр ажиллаж байлаа шүү дээ. Тимасек руу одоо энэ төрийн өмчийн компаниудыг янзлан турсан судлан гэж 108 удаа явсан. Би одоо дахиад яваад 109 дэх нь бол. Тэгэхээр ерөөсөө энэ бол жижиг асуудал биш шүү. Мөнгөөр үзэх юм бол бага. Тэгэхдээ энийг бол халгуулах хэрэгтэй. Одоо ер нь дараачийн засгийн газар гарч ирээд тэгээд шинжлэлийн засгийн газрын үед 2 удаа явна гэжсэн. Одоо нэг л удаа явъя. Яагаад болдгоо юм. Тэгээ яагаад тэр бүх төсвийн хэрэг хэрэгтээрээ татчирыг хяналт тавьж болохгүй байгаа. Яг тэрэн шиг нийслэлийн юмыг бас хянах хэрэгтэй. Аймагуудын юмыг хянах хэрэгтэй. Бидний чинь нэг улс болохоос биш, нэгдсэн улс болохоос биш. Одоо нэг аймагуудын улс биш шүү дээ. Эсвэл одоо нийслэлийн аймаг улс биш шүү дээ. Ийм юм хэдий ер нь цаашаа янзлах хэрэгтэй. Бид нар ч бас энэ цахимжуулах юм дээр аюу анхаарал хандуулж ирсэн. Жишээл одоо аж ахуйн нэгжүүдийн тайлангийг чинь цахим болгосон. Дээр нь одоо энэ илүү дутуу яамд бодлогын юм хийгээд нөгөө тендерийн агентлагийг тусад нь байгуулад тэрийг цахим болгоцсон шүү дээ. Тийм ээ? Тендерийн чинь. Тэгээ одоо тэр нь улам сайжрал явж явах хэрэгтэй. Ер нь яамдууд чинь тэгээд одоо нөгөө боловсролын яам, эрүүл мэндийн яам өртөр байшин барих тендер зарлал явж ирсэн шүү дээ. Хош наадах чи холбоотой яасан гэхлээр бас дахиад яригдсан яриа байхгүй. Одоо би дахиад хэлье. Энэ бид нар хийсэн тэгтээ бид нар гүйцэтгэж хийж чадаагүй. Энэ юу гэсэн үг гэхээр ерөөсөө яамдууд тендер зарлдгийг болиулъя. Энэ бол бодлогын яам байхгүй юу? Чи тэр боловсролын яам бодлогынхаа юмыгаар эрүүл мэндийн яам бодлогынхаа юмыгаар тэгээ би наад санааг чи хөгжүүлээд нэлээд олон хилцүүлэг хийсний эцэст бол их хурл дээр орж хэлсэн шүү дээ. За өнөөдөр манад юу болчиход байна вэ гэхээр боловсролын барилгын яам эрүүл мэндийн барилгын яам бол бүгдээр ингэ барилга барьдаг. Яагаад барилга барих сонирхолтой байгаад байгаа вэ? Наадтай гоё хөвгтэй, эмнэлэг хэрэгтэй байна. Сургууль хэрэгтэй. А хөвгтэй бол том дүнтэй барилга тендер хэрэгтэй болчиход. А тэгэхээр энийг барьж болно. Барьвал тендерийн агентлаг гэж тусад нь байгуул. Ингээд тендерийн агентлаг байгуулсан чинь би бас одоо дутуу хийсэн юм ч хэлж шít. Тендерийн агентлаг дээр одоо энэ бүх одоо төсвийн байгууллагын цаас маас нэгдсэн худалдаа авалт хийдэг юм байгаа шүү дээ. Тэр мөрнийг овоо шилжүүлээд ингэсэн байшин барилгыг шилжүүлж чадаагүй шүү дээ. Одоо өчигдөр үлээ уржигдөр ерөнхий сайтаас хүмүүс аймаг засгийн удирдлагууд ярьж байлээ. Тэд нар зөв юм ярьж байлээ. Одоо өөрөөр хэлбэл бүх тендерийг эндээс зарладаг. Тэгээ орон нутгийн тэр тендерийг одоо хотын нэг компани шийдэг. Тэгээ аймгийн удирдлага зовлонгол хэлж илээ. Бид нарт ямар ч юм байх вэ? Та нар зарлаа. Одоо 7 жил нэг сургууль барьж ийн гэдэг. Тэр сайжруулах хэрэгтэй байсан юм байна л да. Тэгэхээр одоо та нар сайжруулаач. Тийм тухайн одоо тэр өнгөрсөн юмыг шүүмжээр суухаар 10 жил өнгөрчээд байна. Энийг сайжруулах аймаг дээр нь хийх. Тендерийн агентлагыг тусдан байгуул аймгийн зарлж болох тендерүүдийг аймагт нөө. Бидний үед чи бас нэг тэгтэн дээр бас дахиад бодох хэрэгтэй шүү. Бид нар нөгөө нэг сумын төвийн шинжтэл хийнэ гээд нэг аймагт ойролцоогоор нэг суманд
5 4 төгрөг өгье те. Ганцхан сум. Тэрний тендерийг аймаг руу нөгүүлжсэн байхгүй би. Тэр бас зарим газар яах муу болсон. Тэгэхээр бид нар ингээд арга ухаансыг яаж гэдэг дээр дахиад хөгжсөн одоо 10 хэд жил өнгөрсөн. Яг нэг стандартаар биш. Эн чинь онцлогоос нь хамаарат орон нутгийн байна уу, салбарын онцлогоос хамаарат бас уян хатан байл гэсэн үг багхгүй тийм. Би одоо ганцхан минь мартсан уу яасан мэдэхгүй. Би 13 оны төсөв дээр үлээ 14 оны төсөв дээр ерөөсөө аймагуудад нь бол улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг нэг тоо гэдээ тавиад өгч. Газар нутаг нөгөөх нь хүн амынхын тооноос хамааруулаад өгч. Тэгчээ танах сургууль хаана, аль сүмэнд сургууль, аль сүмэнд соёлын төв мэдхгүй тэрнийг өөрсөө шийдгээд ийм юм оруулсан. Тэгээ манай нийслэлийн дарга тэргүүтээ нөхдөж яхад орилж эсэргүүцээр байгаа тэгэл дуусгасан л да. Ер нь бол энэ шинжилгээг хийх ёстой. Ямар юм аймагуд хийх юм. Ямар юм сумууд хийх юм. Суман дээр бид нар бол сумын хөгжлийн сан гэж өгсөн шүү дээ. Тэр чинь бас мөнгөтэй төсвөөс өгчдөг тий. Тэгээ тэр аймагтаа хийх юм, сумандаа хийх юмыг хийх эрхийг компани шалгаруулах эрхийг бид нар заавал өгөх хэрэгтэй. Өгөх хэрэгтэй. Ингэж бид нар Монгол улсын төсвүүд хоёрмаар байна. Улсын хэмжээний зам харгуй юу байна? Улсын хэмжээний эрчим хүчин юу байна? Одоо өнөөдөр дандаа хүүтэрчгүй бол хөлдчихгүй гэсэн байдалтай амьдардаг улс гэж байх вэ тий? Тэгэл одоо энэ тендер гол нь нөгөө нэг ингээ тендерийн агентлаг байгуулад энэ тендерийг захимжаад ирэхээр нөгөө багталтын иргэдэд нөгөө шудраг байх хяналт шалгалттай болох юм руу жоохон ахиулсан л да. Нэг л юм дутуу хийгдсэн. Нөгтөө шинжлэлийн засгийн газар бүх юмыг бүгдийг төгс төгөлдөр хийчихэв. Тэр нь яамт дээр байгаа тендерийг авч өгч чадаагүй. Тэр нь одоо хүртэл байсаар л байна. Одоо аймгийн удирдлагууд ирээд ордонд нэг хэд хоног суухтаа тэр цовлонг тэр юмыг шүүмжлэл ярьж штэ. Тэг жах урагшаа явал та. Энийг сайжруулад, шинжилээд, өөрчлөөд ингээд хэцүү. Бид нар амьдрал дээрээ тэр шинжилгээний өөрчлөлт гэдэг нь ямар хэцүү, ямар их хараал зүхэл, ямар их эсэргүүцэл, тэмцэл тэр юм ирдэг. Тэгвэл энэ бүхнийг даван туулахад хамгийн гол юм бол ард иргэдэд ахуй амжиргаа номер 1 шүү гэдэг зорилттой тавина. Энд аж ахуйн нэгжүүд маш чухал оролттой шүү гэдэг. Тэр нь хувийн аж ахуйн нэгжүүд ярьж шүү дээ. Ийм юм л бодлого бол төрийн албаных нь тэгээд хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм төрийн албаныхныг бид нар бүр энд бичсэн шүү дээ. Хариуцлагыг шаарддаг. Тэгээд одоо нэг буруу юм яваад байна. Одоо өдөр болгоно нэг хүнийг л одоо авилгын газар баривчлаа гэнэ хэдэн хүн баривчлаа. Энэ бол хийж болох ажил. Тэгтээ авилгатай тэмцэнэ гэж чинь системээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэдэн хүн авилга гэдэг нь чинь буруу шүү гэдгийг тэрнийг гаргахгүй байх ажиллагааг одоо жишээ нь өдөр бүхэн хийж явдаг шүү дээ. Өдөр бүхэн хүн шоронд хийсэн. Одоо тэгээд нүүрс нь хулгай яасан. Тэр нь юу болж дууссан байхгүй. За одоо ингээд би юм шүүмжих тухай биш. Бид нар яаж хийхэл яаж сайжруулж болох вэ? Одоо яаж зөв болгож одоо жишээ нь юм байгаа шүү дээ. Бид нар тэр үед нэг хүн суртлыг яаж яах бид нар чинь бүр эрхлэлийн дараа сайхан бэлгээр дарга тавиулж байгаа. Бүх яамдуудаас чинь чөлөө зөвшөөрлөг нь хичнээн жимийн хаслаа. Одоо би тоогийн санахгүй байна. Тэгсэн. Тухайн үед л бараг л 3-2-ыг хасцсан санагдаад байх юм. Яг нөгөө нэг тэгээд одоо шил ингээ хоног моног жишээл одоо барилгын салбарт би нөгөө барилгын салбараа л илүү санаж байна л да. 100 нөгөө нэг ийм зөвшөөрөл нэг 100 хоногийн хугацаанд болдог юмыг нэг 20 хоногч болдог болголоо нэг ийм лавл нэг тийм болоод ирсэн. Бид нар бол энийг бол айгүй сайн хийсэн шүү дээ тухайн үедээ. Тэр буцаад дахиад өсчдөг юм уу? Одоо ингээ сонсохоор дахиад энийг чөлөө зөвшөөрөл хасж гин гэж яриад байгаа юм.